Өөрөө ч нэг зүйл асуух гэсэн. Гэтэ бороор битээ болгоорой. Бид 27 цуглуулж таны нэвтрүүлгийг сууж байгаа. Өнөөдөр би танад очиж шамж болох уу? Үгүй чи юу гэсэн үг би чи хөдөөний хүн шүү дээ. Яа чи манад очиж юм бэ? Хөдөөний хүн гэдэг нь бүр хол уу? Мөнгө мөрт эндээс нэг 200 гаруй километртэй. Яа 200. Заагаа километрийн тоог ерөөсөө бүгдээрээ мартий. Хэрвээ та машинтай бол би машинт чинь дагдаад цуг танаад ч том хэл хамаагүй яадаг. Гэхдээ чи тэгээ заавчлаа чи тэгж болдго юм чи тийшээ хол шүү дээ. Хонж өнчих бол одоо эндээс явсаар гэж. Та дургуцахгүй бол яа дээ танаад ч хонч хэл та. Тэ маргааш хотоор ирэх үү та? Би маргааш орж ирэхгүй нөгөөдөр орж ирнэ. Нөгөөдөр орж ирнэ. Нөгөөдөр нэг ажилтай байна. За тэгвэл би бүгээ явж байгаа. Оператор бүтээр танаад ч хонч тэгвэл. Заах төвлөлтөй болж л шүү. Та эндээс юу бодлож авч байна? Би одоо харих гээд ногоо авч байна. Яг өдөрөө мөнгө мөртөр явах гээд. 200 км те? За 200 гаруй шүү дээ. Та машинтай юу? Машин байгаа. Машин чинь дагдаад явчих тхөө. За тэг. За тэгээ танаад ч хоны. За тэг. За тэгэхээр хоёулаа сайн танилцъя. За. Алдар нэр хэм бэ? Намайг гөөц сартуулаагийн хувцаач гэдгийг гэрэлч гэдэг юм да. Юусуугаа хувцаач гэдгийг гэрэлч гэдэг юм чинь. Хувцаа бол үний багаа нэр. Найс нөхдөөл хүн болгоо мэддэг нэр. За. Гэрэл бол албаны нэр. Гэрэл албаны нэр. Тий. За. Улсад танстай гэсэн нэр дээ. Улсад танстай гэсэн. Одоо тийсээ. Тэгвэл одоо яагаад ингэж хөдөө газарлаа тэмүүлэх болов? За уран бүтээл цөний харин шин гэх юм уу да. За. Ямар харин шин юм бэ тэр? За би мөнгө мөрт чинь нэг ангийн отгтой байлаа дээр үед. Ангийн отгтой? Тий. За, ангийн отгтой. Болдгээд сайд анх намайг одоо 82 онд юм уу да. Нэг отог байгуулаа, гадны анч аавна, дөрвөн анч аавна гэж. За. Үүргүүг жотоос аваачтэн тавиад. Тэгээд тэнд антаа гөрөөтэй байгаль сайхан. Тэгээд бас би бурхан халдуунд тэгэхэд гарсан. За. Гөрөөчдгийг дагж, өвгөн гөрөөчдгийг. Тэр үед чинь бяман сайхан гөрөөчд байлаа шүү. Тэр гөрөөчдгийг дагж бурхан халдуунд гараад бурхан халдууны тухай анх сонсож байгаа юм тэр. Тэгээд тэрээс жил болгоо очиж тагтаа өвгөн гөрөөчдгийг дагж. Тэгээд одоо гөрөөнийхөө талаар тэнд татагдаад дээрэн тэр болд сайд намайг аваач тамилж тэнд отог байгуулснаас хойш тэгээд за энэ нутаг чинь сайхан юм байна. Энд чинь бас нэг бурхан халдууны өвөрт бас нэг хааттай холбоотой юм хийчихэд бас ч би нэг юм үлдээсэн болох юм да гэсэн бодлоор тэнд очиж ерөөсөө тэнд амьдрий. Гэхдээ тэнд очиж амьдарч байгаа нь тэр байхгүй. Анхных нь юу тэр дээ. Ийм л нутаг байгаа юм да. За хаан тэгэд юу барих гээд та төлөвлөөд. За энэ бомб тухай тэр болохоор одоо бүх хаадын хиндэ Чингис хаан төсөөрлөгтэйгээ тэр гангийн ухаа гэдэг тэр харагдаж байгаа ухаа тэр хийдэг. Төсөөрлөгтэйг. За. Айн Тэнүүний ам гэдэг одоо энд анхдаа 1000 цэрэг хуралдуулж исэн гэх юм уу чинь. За. Тэр чи одоо энэ Тэнүүний ам гэдэг чинь ш. Тэнүүний ад. Одоо энэ торлогондоо баригдаад нэлээ цагаан газар нь байхгүй болцсон. Ийм одоо баахан тэгээ хөшөө барина л гэж чинь тэгээд хөргөн мөнгөний асуудлыг яаж шийдэх вэ? За мэдээч хэрэг чинь улс байна дээ. Оюун санааны тусгаар технологи гэж Монгол улс тэр дээр доор байгаа улсууд нь байгаал бол энэ чинь төгс төрсгөлийнхээ амиг сэргээ гэхэд одоо гаргадаг л байлгүй. Одоо ч юу энэ бомбохоор тэр яаж агна вэ? За чон бол ер нь агнахад нэгдүгürt хэцүү чам. Одоо манайх нэг машинаар хөөж буучаад агналаа гэдэг байхгүй. Тэгээд тэрнийг буугаар хичнээн буудаа тэр нэг зургатаар гарч ил дээ. Би үзээг. Манай охин хүүхдүүд үзчихээ. Бааваа та одоо энэ амтны ингэ зовоод юм уу? Харин намаагаа зэгших шахван болж байгаа. Өгүүлдэ тэр тэгж агнах буруу. Анги агнана гэдэг чинь яг тэр одоо энэ ангийн буу гэдгийн учир нь тэр байхгүй. Зогсоох чадал сайтай. Тийм буугаараа одоо
одоо гохмолтлно гэж ярьдаг шүү дээ. Гохмолтлоход яг л оновчтой газар онж байж тэгжээ тэр зовоох баг. Тэгээ баагүй зүр хангаж баагүй ер нь өөрөө зовтойгоо тэр харж байгаад их л сүрлэг амт юм гэдэг шүү дээ. Өнөө дайраа л тэр. Аавга хүнлүү дайрдаг хоёр хон тохиолдол. Нэг нь нөгөө өөрөө ан хийгээд ангаа харамлч нэг дайр. Жишээ нь гахаад орцсон байлаа гэхэд дээрээс нь мэдхгүй одорчвол ангаа харамлнаад тэгж нэг дайр. Эсвэл муу удаа шархтуулаад хаанаас бодсон гэдэг нэг дайр. Аль аль нь тохиолдсон. Уганд гөрүүлснэтэй явжсэн чинь одоо энэ тэнүүний 100 мод гэдэг нэг газар. Тэнд хэдэн хэрэг ингээд доошоо буугаад буцснаас аль модон дээр суудаг. Энд одоо юу гэдэг юм бол гэдэг. Даартай очиод дурнал. Энд чинь хэрэг буух гэхлээр нэг хар юм далбс гээл болчиход байхгүй. Тэгээ за энэ баавгаал багш. Тэгээ ойрцоор тавантай газар хавангаа гаргаад очсон чинь нэг 75 м л газар утсан багтай тийм л ойртоо. Тэгсэн чи харин баавгант ч байна. Тэгэхээр нь за ингээд сайн дурандаа хараад байсан чинь тийм тийшээ харцсан гэж яах. Тэгээ ингээд дал мал бүх юм ил харагдаж толгой. Тэгээ за босхын хүлээ гэсэн чинь баач чи яарад. Тэгэхээр нь за тэнд нь буудаар босч ирэхэд нь одоо нэг тийш зүглэхт нь буудаар. Тэгэхгүй эргэж яхад нь битүү муу буудвал надад шархаа ноцоод эргэдэг байхгүй. Тэгдгийн шүүгээр хэлж л орчвол Сүхбаатар гэж Ганбаатар гэдэг зуулчны орчуулж явсан. Чи харин буудаар тавьсан нэг бодож. Нэрмүүлэхгүй туслуулахгүй гэсэн зүгүү гэсэн байхгүй. Тэрнээс би өөрөө буудаа тавьсан. Тэгээ номер хөтөлчихсэн хүүхдээ аршаа буугаа гэж хажууд нь сууж буудаа тавьсан. Тэгсэн чи бас л нөгөө тэгсэн. Лиценз шиг хэрэгжиж. За тэгээд хүлээж цаал нэг зогсохт нь бууд багтдаг дахиад бодчих. Тэгтэл яг чигээр ерөөсөө идэхгүй умраад авч ирсэн. За мөн тэгээд би ч буугаа аршаагаа ингэсэн бууч над гэсэн би аваад мөрөлсөн. Нөгөө тэг чинь буудаа сунах гэж байгаа. Энэ үүдэн авирын газар л онж байгаа. Тэгэл дараа нь гар салгалж ийсэн. Тэгээд одоо тэр яагаад гар салгалсан гэхэлэр би тэгээ буугаа буцаагаад төгчих гэсэн чинь төгжээтэй буунаад өгсөн байна. Тэгээ би хэрэг одоо тэр оноогүй алдсан бол би шагаагаа дарсан ч унахгүй шүү дээ. Яаж асах юм? Төгжээтэй. Тэгэл гар салгалж байгаа. Чиснэх нэрээ танаа таныг тантай түнэлийн гудамжин дээр таарсны нэрээ бурхан алдар үзэн чинь үнэхээр саасангүй. Би тэр мө хомгор гэр гэж боддог. Энэ хангаа гэр гэж боддог учраас би та үгдэг. Харин тий. Хав гэдгээл үзүүлээ гэж боддог. Өдөрөө нэг гис танахш бүр байгаль дэлхийд нэхэр л хоноо яваад байгаа юм биш танаа таныг гэдэг бол ерөөсөө. Тэ үнэхээр юм баярлаа нэр. Яа энэ Ер нь тэгээд хүмүүсүүд анхаарах хэрэгтэй байхгүй. За тэр олзонд нүд танд сорохгүйгээр хөгтөмөр хөндлөө өрөх бол хориотой байдаг байхгүй. Гөрөөчтийн дунд. Үе уламжлаад ингээд захиад ирсэн. Эр хүн олзонд ерөөсөө нүд анддаггүй. Тэгэхээр анд сурчхаад тэгээд дараа нь гөрөө хий гэж. Энэ маань зөвхөн одоо гөрөө биш одоо аливаа юм дээр монголчууд эднэрт хэрэгтэй л үг байгаа байхгүй.